Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг Монгол улсын өдрүүдэд тэмдэглэл өнөрлөж байна. Энэ дайны ялалтын ач холбогдол үн цэнийг хойч үедээ мэдрүүлж, эх оронд сэтгэл зүтгэлийг өвлүүлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээнүүд улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна. Үүний хүрээнд түүхчид чөлөөлөх дайн 70 жил түүх сургамж сэдвт эрдэм шинжилгээний бахварлыг өнөөдөр зохион байгуулсан юм. Энэ чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн хамгийн гол үр дүн гэвэл Монгол улсын тусгай тогтолцоог баталгаажсан явдал. Энэ дайнд орсноор Монгол улсын зэвсэгчийн 21,000 гаруй дайчид оролцсон. Энэ дайны гол үр дүн цэргийн гэхээс илүүтэйгээр улс төрийн талаараа Монгол улсын түүхэнд бол маш их эргээд туссан байдаг. Энэ дайны 30 тонн болсон үйл явдал тухайн хойно өмнө болсон үйл явдлын лог уялдаа холбоонд авч үзэх юм бол Монгол улсын тусгай тогтнолыг тухайн их гүрнүүд Америк нэгдсэн улс, Их Британь, Зөвлөлт Улбад улс, Дундад иргэн улсын гүрэн нэгсэнд хүлээн зөвшөөрсөн. Энэ ч үдээс Монгол улс одоо өөрсдөө тусгай тогтнолыг албасаар баталгаажуул нэгдсэн үндэсний байгууллагыг нэн дэсэх үйл явц бий болж ирсэн шүү дээ. Дэлхийн 2 дугаар дайны бэлэн байдалд хангагдсан Монгол улс энэ дайнд оролцох болсны шалтгаан нь тусгаар тогтнолоо баталгаажуулах явдлаасны хамт өөр бас нэг тэргүүлэх зорилт бол Монгол овогдныг нэгэн улс гэр болгох нь нэгтгэхэд байв. Гэвч их гүрнүүдийн гаргасан шийдвэр маршал Чойбалсанг энэ саналаасаа татгалзахад хүргэж бүгд найрамдах Монгол ард улс өөр монголчуудыг өөртөө нэгтгэн гэсэн амлалтаасаа ухрахад хүргэсэн байна. Үүний цаад ацгэлсэн шалтгаан нь тусгаар тогтнолоо олон улсын давцанд баталгаажуулах явдал байлаа. Гэхдээ Монгол улс өөр монголчуудыг империализмын дараллаас чөлөөлөх үүргээ нэр төртөө гүйцэтгсэн зэрэг чөлөөлөх дайнд Монгол улс оролцсон шалтгаан, гүйцэтгсэн үүрэг, дайны үеийн түүхэн үйл явдлуудын талаар төгс судлаачид илтгэлүүд тавьж хэлэлцсэн. Нийт дайны үед бол Монгол улсын эдийн засаг баталгаа мансалаад бол 50 гаруй буюу 1949-45 оны Монгол улсын эдийн засгийн улсын төсвөөс нийтдээ 487.5 сая төгрөгийг баталгаа мансалаад зарцуулсан байдаг. Хэдийгээр дайны үеж байж гисэн Монгол улсын эдийн засаг багчлах талаар юмхүү ажлыг явуулж исэн Монгол улсын өөрөө бие даах, тал нөөц зүйлсийг ашиглах, алтны уурхай явуулах, нүүрсний уултгаа явуулах, хатгалын ноосны үйлдвэр. За тэгээд ерөөгийн модны зоог олон үйлдвэрүүд бие даах юм агцсан дэвшлэг гарсан юм. Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн түүхэн тэмдэглэлт өдрийг Монгол улс Хятад улсын ёслол төвлөрөөр тэмдэглэж дэлхийн анхааралд энэ дайны ач холбогдлыг таниулж байна. Энэ ч утгаар эрдэм шинжилгээний бахварал 3 улсын холбогдох мэргэжилтэн судлаачдын дунд болсон юм.